За сайн байцгаана уу? Шинэ 7 хоногийн минь хүргье. За энэ 7 хоногийн эхний сэдв. За энэ хагас хугацаанд бол дэлхийн улс төрт бас нэлээд үүмэн тарилаа. Юу вэ гэхээр Трампын бодол өөрчлөгдөж эхэлж байна. Бид нар Трамп Украины дайнтай холбоотойгоор бол Орос дээлтэй Украинд халгаатай болж исэн гэж үзэж байна. Ялангуяа Зеленский Трамп уулзахад бол Зеленский бол хөөгдөж исэн. Дараа нь болохоор Зеленский бол тий төрөмгийлэгч гэдэг дайныг өдөөгч гэдэг нь бол цол өгж ирсэн. Ингээд Оросын тал руу ороод үүнээсээ болоод Европын холбоо бол Украин талдаа орсон иймэрхүү процесс бол болж исэн. За тэгээ энэний дараа бол мэдээж хилцэл ийн гэдэг тал дээр Сауди Арабт бол Америкийн тал, Оросын тал, Америкийн тал, Украины тал уулзаж гал зогсоох хилцээр зүйлийг ярьсан. За энэний үр дүнд бол төр гал зогсоох гэдэг зүйл дээр хоёр тал зөвшөлдсөн. Харамсалтай нь энэ хилцлийн дараагаар бол зүгээр цагийн дараа мараа бие биенэргээ бөмбөгдөх тий байлдах энэ процессууд бол гарсан. Тэгээ ямар ч хэсэн сүүлд нь Трамп Путинтэй 90 минутын уцаар ярьсантайс хойш төр зогсоох хилцлийг бол Путин зөвшөөрсөн иймэрхүү процесс болсон. За энэ дээр нэг асуудал гарсан. Ямар асуудал гарсан бэ гэхээр хугацаа тоглоог байсан байна. Энэ хилцэл дээр. За энэ хугацаа нь юу вэ гэхээр гал зогсоох төр хилцлийг яг хэдэн сарын хэдэн гэхэд хийх вэ гэдэг дээр хугацаа тодорхой биш байсан учраас Трамп ерөнхийдөө энэ дээр бухимдсан байна. Яасан бэ гэхээр Путиныг ерөнхийдөө бөөр хилж байна гэдэг ийм нөхцөлийг бол ярьсан. Ерөнхийдөө бол Путин бол тэ хийсэн амдаа хүрэхгүй ингээд удаашраад байна гэдэг. Нөгөө талд Путин юу ярьсан? За одоо энэ сая энэ өнгөрөгч хагас хугацаанд болсон асуудал тийм. Путин бол Зеленский бол төрөмгийлэгч, дарангуулагч нөхрөө би хилцлийг зөвшөөрнө. Тэгтээ Зеленскийг огцруулмаар байна. Төр засгийн газар байгуулъя гэдэг нь Трампыг бухимдал хүргэж байна. Яагаад эргэж буцаад байгаа юм бэ? Тэ? Ийм. Энийний дараагаар Трамп ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр хэрв Путин хэлсэн амандаа хүрэхгүй болвол би хоёр дахь улсуудад тариф оногдуулнаа. 25-аас 50% тариф оногдуулна гэдэг мэдээлэл хийсэн. За хоёр дахь улс гэж юу хэлээд байна гэхээр за Оросын үндсэн орлого юу вэ гэхээр газрын тос нефт гэж хэлдэг тийм. Ялангуяа газрын тос болон байгалийн хий гэдэг. Байгалийн хийгээр дэлхийд тэргүүлдэг ийм асууж. Тэгэхээр экспортын хэдүүл арилд Оросын хувьд бол за 2020-с 24 оны судалгаа. За 24 оных нь ерөнхийдөө юу? Албан яг статистикийн дүнд гараагүй байгаа. За нийт экспорт бол өдөртөө нэг 4.9-с 5.1 сая баррел нефт экспортлдог гэж. За үүнийх нь Хятад бол 1.5-аас 1.6, Энэтхэг 0.2-оос 0.3, Европ болохоор 2.5-аас 2.8%. Тэгэхээр хамгийн том худалдаа авагч бол мэдээж Европын холбоо байсан. За ингээд Украины дайн дийгдэхэд ерөөхдөө гарцсан хэмжээ бол ер нь бол буураагүй 4.8-аас 5 байсан. Бүтэц бол өөрчлөгдөх тал руугаа ороод за Хятадын худалдаа авалт бол 1.8-аас 2%, Энэтхэг бол 0.9-оос 1%, Европ 1.5-аас 1.8 болж ингэж буурсан. За тэгээ 24 оны урьдчилсан маягаар харахад Хятад 2.2, Энэтхэг 1.5-аас 1.7, Европ 0.5-аас 0.7 гэдэг юм. За бусад улсууд бол ер нь бол за энд бол Европын ганц нэг улсууд бол орж ирж байгаа. Ийм юм болсон байж. Тэгэхээр ер нь бол Европ дахь зах зээл бол алдсан. За Америк бол ганц нэг авдаг байсан гэж үзсэн. Гэхдээ Украины дайн дэгцнээс хойш бид нар албан ёсоор бол аваагүй гэдэг мэдээллийг бол албан бодлооны сайтуудаас нь бол мэдээлэл өгч буй. Тэгэхээр хамгийн том худалдаа авагч бол Хятад болон Энэтхэг болж байна. За тэгвэл Хятад, Энэтхэг, Америк ямар харилцаатай байгаа вэ гэхээр за энэ хоёр улс өнгөрсөн 7 хоногт тарифт бас орсон байж байна. Юутай холбоотой вэ? Венесуэлтэй холбоотой байна. За Венесуэл бол өөр улсууд руу нефт нийлүүлээд олсон орлогоороо тэг алын эдэгчдийг суппортлж дэмжиж гэмт хэрэгтнүүдийг манайх руу дамжуулж байгаа гэдэг тайлбарыг Трамп хийсэн. Тэгэхээр Венесуэлээс нефт авах юм бол 25% тариф оногдуулна гэдэг шийдвэрийг Оросд өгчөдөр ойроо тавилаа Трамп. За энэ шийдвэрээр 25-аас 50 гэдэг. Яг үзэглээгүй шүү. Энэ зүгээр
MBC телевизэд ярьслага өгж явахдаа ярьсан яриа. Ер нь бол хятад болон энэтхэг рүү та нар ер нь бол те үргэлжлүүлээд ингээд нефтийг авсаар л байх юм бол одоо хамгийн том худалдаа авахч нь энэтхэг болж хувирж байгаа юм шиг Оросын хувьд бол тэгэх юм бол та нарт 25-ын татвар ондуулнаа. Энэ хохирол бол энэтхэг хоёрт бол нэлээд өндөр гарна. За нөгөө талдаа Оросын бид нар юг аваад үзье те хэмжээ экспортын хэмжээ дэлхийд эзлэх хуваар нь аваад үзвэл нийт дэлхийн экспортын 15-аас бараг 20% дангаар ажиллаж байгаа. Ер нь бол OPEC байх юм бол нэлээд том байхаар ийм ус шүү дээ. Ер нь Оросын нефтийн хувьд бол. За ийм зүйл бол болсон. За үүн дээр ямар нэгэн байр суурийг Орос болон Путин илэрхийлсэнгүй. Ер нь бол Путингийн санаа болохоор Зеленскийг зайлуулчихаа, төр засгийн газар тавья, тэгээд хилцээр байгаа явъя гэдэг зүйлийг бол яриад байгаа. Энэ нь бол таалагдсангүй. Нөгөө хоёр дахь талаасаа Трамп болон Украин хоёрын хувьд бол Зеленскийг бол шахаад үзүүлж байгаа зүйл нь ашигт малтуулаа газрын ховор металл ашиглах дээр тохиролцоо өрөхгүй бас нэг юм байна. Ер нь Трамп жоохон тийм бухимдал бол үүсэж байгаа шүү байна. Иргэд өөрсдөө санаачлаад ингээд хоёр талд оролцоод байдаг, нөгөө хоёр нь гэдийгээд ингээд байлдаад идэг. Тэгээ яг Трамп бол аль талдаа орох уу гэдэг нь одоогоор ингээд 50-50 болж хувирж байгаа шүү байна. Гэхдээ би бол зочмог ууртаа ч гэсэн миний уур бол бас хурдан гарчдээ шүү гэдэг зүйлийг бас дараа нь хэлсэн байж байгаа мэдээлэлтэй. За үүний дараа ч юм өмнө ч юм уу те Оросд Путиний машиныг дэлбэлсэн хэрэг гарсан байж. Тэгээ энэ ер нь бол алын тгүүл ажиллагааг явуулсан гэж үзсэн. Энийг бол украинчууд хийсэ тий халтах гэж оролцсон гэдэг ийм зүйлийг бол ярьж байна. Яг үүнтэй зэрэгцээд Их Британи, Франц улсууд Украин руу цэрэг оруулах асуудлаас яригдаад өнгөрч швэсэн. За юу болов? Зах зээл дээр юу болов? За энэ алтны ханш үү? Алтны ханш өнгөрсөн хагас бүтсэн 3000 налтай байсан. Хагас бүтсэний энэ асуудал тий Путиний машин дэлбэлсэн. Трампын мэдээлэлтэй холбоотойгоор. За ер нь бол Украины дайн дуусаагүй юм байна. Ийм гаптай ингэж тасарч орж ирсэн. Шууд дэшегээ 3097-оор орж ирсэн. Тэгээ өнөөдрийн байдлаар, өнөөдрийн даваа байдлаар 3125 гэдэг үнд рүү очсон гэж. Бүх цагийн үндээ таньшаа давсаар л явна. Цаашдаа ч өсгөн. Яагаад вэ? Одоо болохоор юу харж байна гэхээр дэлхийн нийт хятадын байр суурь ямар авах нэ? Хятад одоо хүртэл Америкийн тавьж буй худалдааны тарифын дайны асуудал, Украины дайны асуудлаар гэж дуурахгүй чинь. Зүгээр ажиглал байж байна. Яг тэр өмнө эднэрт нэг юм юу байгаа л да. Фэнс байгаа. Трамп ямар хүн бэ? Тэ? Байнгын шийдвэр нь өөрчлөгдөв. Тэгээ яг энэ байнгын шийдвэр өөрчлөгддөг асуудал дээр худалдааных нь яамнаас мэдээлэл хийсэн байна. Ямар ч бодлогогүйгээр ярьдаг гэд Трампыг. Нэгсэндөө Оросоос нефть авч байгаа улсуудад 25-аас 50% оногдуулна гэж хэлсэн энэ мэдээлэлд яг ажил болгоход яг аль улсаас аваад байгаа гэдэг мэдээл байхгүй. Бид нар судалж иж ярих хэрэгтэй байна гэдэг зүйлийг бас нөгөө талдаа худалдааны байгууллагуудаас хэлж чинь зүгээр яриа явцдаг гэдэг ингээд тийм. За энэ яриа явж байгаа асуудал нь зүгээр л зах зээлийг энэ дөргиж байна энэ хараа. Одоо энэ худалдааны дайны өргөтгөл 4 сарын 2-оос ахиж нэмэгдэнэ. Мексик, Канадын асуудал дахиад босч ирнэ. Хятадын асуудлууд босч ирнэ. Худалдааны тэнцвэржүүлэлтийн асуудал бас дахиад яригдана. Бусад улсууд юг хараад байна гэхээр яг хоёрондоо ярьсан шиг тариф оногдуулах юм уу? Эсвэл сонгох юм уу гэдгийг мэдэхгүй байгаа учраас энэ нөхдүүд хариу үйлдэл үзүүлэхгүй хараад ах шиг байна. Тэгээд цаашдаа яах вэ гэдгийг дараагийн контентээр та бүхэндээ хүргье. За сайн байна уу залуучдаа? Та харилцаа ээж мөнгө олохыг хүсэж байна уу? Өнөөдөр нийгэмд хүн болгоно л ажлынхаа хажуур нэмэлт орлого олгох. Тэ? Яагаад? Амьдрал бидний цалин орлого хүрэхгүй байгаа учраас. Тэгвэл танд би анхан шатны 5 хоногийн үнэгүй сургалтыг санал болгож байна. Та энэ сургалтанд танхимаар суугаад YouTube имжлэг үзэхгүйгээр танхимаар суугаад ойлгохгүй зүйлээ асуугаад практик дадлага хийгээд арилжааг сурч болно. Та энэ сургалтанд сууснараа арилжаан дээрээс ашиг хийх боломж байна уу? Надад ирээдүй байна уу гэдгээ шалгаад цаашдынхаа боломжийг олох боломж байна шүү.